Сайн байцгаана уу? Аливаа мэдээллийг ашиглах болон зөөвөрлөхөд түгээмэл ашиглагддаг CD-г хэрхэн солонгорон харагддаг болохыг бодож байсан баха. За өнөөдөр тэгвэл бид бүхэн энэ үзэгдлийг судлах зорилготой туршилтыг бэлтгээд байна. За CD маань мэдээллийг тэмдэглэх зорилготойгоор маш нарийн зургасууд бол байгаа. За эдгээр зургасууд маань бол бид нэр энгийнүүдээр харах, ажиглах ийм боломжгүй байдаг. За тэгвэл эдгээр зургасуудын шин чанарыг буюу маш нарийн чугын хэмжээнд жижиг зүйлсүүдийг судлахад ашиглагддаг физикийн маш сонирхолтой үзэгдлийг бүгдөө судалж үзье. За бид нарт энэ үзэгдлийг ажиглахад дэлгэц, мөн лазер заагуур, түүний тогтоогч, хөдөлгөөний тогтоогч, буюу штатив, мөн CD маань байх юм. Үзэгдлийг судлахдаа бид нар лазерын гэрлийн цэцгийг яг CD-ний гадаргуу дээр перпендикуляраар яг тусгах ёстой. За ингэж чадвал бид нар төвийн максимум буюу энэ лазер заагууртад яг эргэж авах хэрэгтэй болно. За тэгвэл нэгдүгээр максимум болон хоёрдугаар максимумыг бид нар дэлгэцэн дээр гарч ирж байгааг бол харж болж байна. За энд ямар үзэгдэл явж байна вэ гэхээр гэрлийн дифракцийн үзэгдэл гэж байгаа. За гэрлийн дифракцийн үзэгдэл гэдэг маань гэрлийн долгионы урттай аливаа жишгүүз буюу бага хэмжээтэй долгионы уртын шумын хэмжээтэй ойролцоо ийм объект эсвэл бит эсвэл саатын орчимд гэрэл тарахдаа геометри оптикийн хуулиас гажиж гэрлийн долгиолог буюу долгион энэ шинж чанарыг харуулдаг энэ үзэгдэл юм аа. За та бүхэн туршилтыг хийхэд бол маш хялбар байж байгаа. Заавал хөдөлгөөнгүй байх шаардлагагүй, аливаа CD-н дээрээ лазераар чиглүүл тусгаад туссан гэрлийн цэцэргээс мань бол үндсэндээ нэгдүгээр максимум болон төвийн хоёрдугаар максимум буюу интерференцийн зураглууд харагдж байна. За энд харагдаж байгаа энэ зураглууд маань болохоор оптик замын ялгуураас үүдэлдэг гэрлийн когерент долгионуудын интерференцийг үсгэж харуулж байгаа гэсэн үг юм. За дээр нь дифракцийн үзэгдлээр бид нэр дифракцийн хуулийг ашиглаад тухайн шугамн хэмжээстэй байгаа объектийн хэмжээг тодорхойлох ийм боломжийг биднэрт олгодог юм аа. За мөн дифракцийн үзэгдэл маань бол физикийн аливаа хууль энэ дифракцийн үзэгдлийг тодорхойлж байгаа хууль зүй тогтол маань мэдээллийн технологийн хөгжлийг мэдээллийг маш бага орон зайд их хэмжээгээр хадгалах, ялангуяа DVD юм уу эсвэл Blu-ray гэх мэтлэнгээр мэдээллийн технологи болон бусад инженерийн шинжилгээ ухаануудад бол суур ийм физик хууль зүй тогтлыг бол харуулах ийм боломжийг бол олгодог юм аа. Хэмжилтийг хийж үзье. За хэмжилтийг хэрхэн хийх вэ гэвэл энд харагдаж байгаа нь бол нэгдүгээр максимум, энэ бол хоёрдугаар максимум. За харин лазерын гэрлийг бид нар дискний гадаргуу дээр перпендикуляраар тусгасан тохиолдолд туссан гэрлийн цэцэг маань бас яг эргэж бүр дээр бол үүнийг яах вэ гэхээр шалгаж байх ёстой. Тэгэхээр эндээс бид нар бол тусгалын цэгээс дэлгэц хүртэлх зайг бол хэмжиж дэлгэцийн доод хэсгээс доод ёроолоос дифракцийн 1 болон 2 дугаар максимумуд маань ямар зайд байгааг бол шугам ашиглаж тэмдэглэж авна. За 1-р максимум маань бол харагдаж байгаачлан 47.3 см байна. За харин 2-р максимум маань бол 12.3 см байна. За үүнийг ашиглаад бид нар
дифракцийн максимумуд маань ямар өнцгөр одоо хазааж байгааг бол тодорхойлох боломжтой.